Learning with Emily суугт тавтай морилно. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдөр бүгдээрээ B, V, G, D үсгнүүдээ хамтдаа сурцгаая. B үсэг. B үсэг. Баавгай гэдэгт ордог B үсэг. Бэлэг гэдэгт ордог B үсэг. Бал гэдэгт ордог B үсэг. B. V үсэг. V үсэг. Вар гэдэгт ордог V үсэг. Витамин гэдэгт ордог V үсэг. Волейбол гэдэгт ордог V үсэг. V. G үсэг. G үсэг. Галуу гэдэгт ордог G үсэг. Гал гэдэгт ордог G үсэг. Гол гэдэгт ордог G үсэг. G. D үсэг. D үсэг. Дэгдээхэ гэдэгт ордог D үсэг. Даашинз гэдэгт ордог D үсэг. Дөрөв гэдэгт ордог D үсэг. D. Одоо бүгдээрээ үсгнүүдээ давтацгаая. B үсэг. B үсэг нь 6-гийн тоотой төстэй гэж чийжлээрээ хүүхдүүдээ. 6-гийн тоотой төстэй B үсэг. V үсэг. V үсэг нь 8-ийн тоотой төстэй гэж чийжлээрээ. 8-ийн тоотой төстэй V үсэг. G үсэг. G үсэг нь гутлаа буруу харуулсантай ижлэхэн харагддаг гэсэн. Буруу харуулсан гуталтай төстэй G үсэг. D үсэг. 4 гэдэгт ордог D үсэг нь өөрөө 4-ийн тоотой төстэй харагддаг. Гэт D үсгээ чийжлээрээ. Одоо бүгдээрээ үсгээ таацгаая. Энэ дундаас 8-ийн тоотой ижилхэн V үсэг хаавна. 8-ийн тоотой төстэй V үсэг. Сайн байна. Зөв таалаа. Буруу харуулсан гутлын дүрстэй G үсэг хаана байна? Буруу харуулсан гутал шиг G үсэг. Зөв байна. 6-гийн тоотой төстэй B үсэг хаавна. 6-гийн тоотой төстэй B үсэг. Маш сайн байна. Зөв таалаа. Хамгийн сүүлд нь 4 гэдэгт ордог 4-ийн тоотой төстэй D үсэг бол энэ байна. Өнөөдөр хамтдаа суралцсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.